тийм зорилготой хийсэн байна. Та мөнгө тушаах нь шүү дээ. Бис минутны 1000 төгрөг гэвэл эн чинь бас хэдэн төгрөг бас 28 төгрөг. Нэрээ баг тгий хамгийн сүүлд байсан цааны мөнгө тохир. Тэгээд тохирч идэггүй. За 5. За манай дуустгүй яриа нэвтрүүлгийн үндсэн хуулийн өдөрт зориулсан үндсэн хуулийн сэдвээр ярилцах энэхүү дугаар эхэлж байна. Тэгээ өнөөдөр бас хоёр зүйлийг дугаар эхлэхийн өмнө заавал хэлмээр байгаа. Нэг нь бол бас манай дуустгүй яриа одоо багийн нэг гишүүн одоо шинээр нэмэгдэж ирсэн. Манай боловсрол соёлын ухааны дэд сайд асан одоо Монгол Ард Дэвс хот намын нэрийн бичгийн дарга Тулаг залуу манай багш шинээр орж ирж байна. За өнөөдөр үндсэн хуулийн асуудлаар бол бид нэр одоо үндсэн хуулийн иргэний манаач гэж хэлдэг. Одоо албан бус одоо манаач одоо иргэн ламжуугаа бид нар бас өөрж үндсэн хуулийн одоо цагаан болоод хар гэх юм уу? Эсвэл одоо сайн болоод муу энэ бүх зүйлүүдийг бас хамтдаа ярилцъя гэж ингэж шийдсэн байж байгаа. За ингээд нэвтрүүлгийн жишгийн дагуу бид нар бас улсын хурал дээр одоо үндсэн хуулийг өөрчлөх чиглэлээр боловсруулагдсан ажлын хэсгээс гарсан төслүүдийн талаар за тэрэн дээр бас улс төрийн одоо намын бүлгүүд улсын хурлын гишүүдийн байр суурийг одоо илэрхийлсэн бичлэгүүдийг үл бэлдсэн байж байгаа. Энийг үзээд тэгээд хэлэлцүүлэхтэй орё. За тэгээ 9 тооны хувьд ярих юм бол 9 тоо Монголд бол бэлгэдлийн тоо гэдэг. Тэгэхээр зөвхөн Монгол ч дэлхийд дахиад бэлгэдлийн тоо 9 ч юусе бид ертөнцөөс авсан шүү дээ. Нарны амирч 9 гарагтай шүү дээ. Тэгэл цаашаа 9 үрлэг 9 эрдэнэ гэж 9 цагаан одоо их олон юм одоо бэлдэгдөө юм өчтэй амаа гэдэг. Ажлын чадахгүй. Дэлхийд дахиад мэдээллийн суулчаад байсан юм уу? 5-ын тоо ч бас хүчтэй тоо. Гарын 5 3-тай биз дээ. 4 3-тай биш биз дээ. 5 3-тай биз дээ. 5 шүү малтай биз дээ. 5 твтэй биз дээ. Ингээд тооч бас бүгд учиртай. Гэхдээ хууль зүйн яам бол мэрэгжил арга зүйн талаас нь голлох үүрэгтэй байх ёстой. Үндсэн хууль бол өөрчлөгдөхгүй хууль гэж бол байхгүй. Харин хамаа намаагүй оролдвол төр улсын амьдралд хор хохирол учруулж болсон шүү. Судлаачдын хувьд маргаан байр суурь бол одоос бараг 15 жилийн өмнөөс бол эхэлсэн. Нэг нөгөөлөхөд Монгол улс шилжилтийн маягийн үндсэн хууль баталчаад түүнийг төс төвлөр гэж ойлгоод 25 жил мөрдүүлсэн байхгүй юу? Гэтэл бид бол энэ үндсэн хуулиа бол үндсэндээ яг шилжилтэн гэдэг дотор л хадгалаа яваад. Одоо эргээ харах хэрэгтэй нэг үйлдэлт. Тэгээ ингэж үндсэн хуулинд өөрчлөлт оруулахын тулд ингэж хугацааг татаж шавдуулаад байх ямар хэрэгтэй юм бэ? Тэр үндсэн хуулинд өөрчлөлт оруулах энэ өргөн баригдсан төсөлч их хурлаар батлагдахгүй. Энийг л асуух гэсэн юм. Ер нь нэг буруу юм хийхин тулд мөрдөж байгаа хуулийн хугацааг наашаа татаж энэ их хурл сууж байгаа гишүүдийг нэг гарын үзүүрт эргүүлэх гэж оролдоод байдаг чи ямар учиртай юм бэ? Тэр ийм дүлий байж болохгүй дээ. Тэр ийм яруу сандруугаас байж болохгүй дээ. Төр улсын амьдралд хор хохирол учруулж болсон шүү. Одоо эргээ харах хэрэгтэй нэг үйлдэлт. Тэр ийм яруу сандруугаас байж болохгүй дээ. Үндсэн хуулийг ер нь өөрчлөх болцсон уу гэдэг асуулт нь тэр эхний асуулт болгоод одоо ярьцгаагаад эхлэе даа. Би бол сая одоо жишээлбэл энэ бичлэгээ гарч байгаа зарим хүмүүсийг хараад нэг юм бас надад заавал хэлмээр санагдаад байгаа юм л да. Тэрний үгээр миний л бодож байгаагаар бол энэ үндсэн хууль гэдэг бол өөрийнхөө үүргийг бол маш сайн бас биелүүлсэн байхгүй юу. Дандаа нэг муу юм батлаад муу юм байгаад өнөөдрийн хүртэл дандаа буруу юмар явцсан бас биш. Тэрний үгээр жишээлбэл Төв Азийн орнуудтай хуучин яг шилжилтээ 90-ад онд бидэнтэй хамт эхэлжсэн орнуудтай харьцуулаад үзэх юм бол тэр шилжилтийн одоо 10 хэдэн жил 25 жилийн үр дүнд ямар дүр зураг харж байгаа гэхэлээ Төв Азийн орнууд бүгдээрээ эргээд бас нэлээд тийм авторитар дэглэмтэй зарим бүр нэлээд тийм хатуу тоталитар дэглэмд орчлоо шүү дээ нэг хүн хатуугаар. Манайх бол
Үнэхээр энэ Төв Азийн энэ орнууд дотроо энэ ер нь шилжилтээ эхэлсэн 90-ад оны шилжилтээ эхэлсэн орнууд дотор харах юм бол ардчилсан тогтолцооноос харьцангуй тогтсон бэгдсэн ийм орнуудын нэг л байна. Энэ бүс нутагтай ялангуяа Төв Азийн бүс нутагтай ганцхан улс болсон шүү дээ. Тэр нь бол энэ үндсэн хуультай шууд холбоотой. Яагаад холбоотой гэхээр манад бол эрх мэдлийг ерөөс төвлөрүүлээгүй. Миний харж байгаагаар бол зориудаар бас тараасан юм шиг байна. Ерөнхийлөгчтэй, ерөнхий сайттай, парламенттай, дээр нь шиг үндсэн хуулийн цэцтэй, дээр нь шиг болоогүй шүүхийн тас тогтолцоотой гэх. Ингээд ерөөсөө эрх мэдлийг төвлөрүүлэх юм болцоог болгоод өөрөөр хэлэх юм бол нэг тийм хүчтэй тоталитарнытэй дэглэм тогтоох тийм хүн гарч ирэхийг зориуд харж урьдчилан сэргийлэх юм арга хэмжээ авсан юм шиг. Нэг талаараа бол энэ би бол сайн гэж үзэж байгаа. Гэхдээ өөрчлөх цаг нь болсон үг бол цаг нь болсон юм шиг. Яг л бид нар энэ шилжилтийнхаа тодорхой үеийг дуусгаад одоо бид нар харин энэ эдийн засгийн ялангуяа өсөлттэй хөгжилттэй энэ цаг руу орж байгаа учраас бид нар бол өөрчлөх цаг нь болсон. Ялангуяа энэ гүйцэтгэх засаглалын эрх мэдлийг маш тодорхой болох асуудал бол үнэхээр цаг үеийн хамгийн тулгамдсан асуудал болоод байгаа. Хин л ойлгомжтой юм шиг надад санагдаад байгаа. Тэгэхээр 92 онд батлагдсан Монгол Улсын үндсэн хуулийн асуудлаар бол сая зэрэг сайд бол эерэг талын, сайн талын ярьжхлаа би нэг давж яриад яах вэ? Өөрчлөлт оруулах шаардлагатай болсног бол үнэхээр болсон. Одоо энэ чинь судалгаагаар тогтоодсон ч байгаа. Манай ч бас нэг үргэлж судална гэж судалгаа нь дуусдаггүй байгаад иж болохгүй шүү дээ. Тэгэхээр энд бол аль хэдийн мэрэгжилтнүүд судлаад юу хийх ёстой энэ бол тогтоодсон байна. Тэгэхээр миний үзэж байгаагаар одоо энэ үндсэн хуульд зүгээр нэг нэмэлт өөрчлөлт оруулах маягаар тийм маягаар бол үндсэн хуулийг илүү сайн болгоход бэрхшээлтэй. Тийм учраас шинжилэн найруулах замаар ерөнхийдөө өмнө үндсэн хуулиараа одоо үндсэн хуулиараа хийсэн сонголтоо бэхжүүлэх замаар тийм л өөрчлөлт хийх ёстой л гэж бол ингэж үзэж байгаа. Сая ажлын хэсэг жаахан бодолчихсон. Асуудлын гол нь юу гэхээр сайн үндсэн хуулийн төслөө боловсруулах дээр л анхаарах хэрэгтэй байна. Тэн чинь заавал их хурлын гишүүд хэдэн одоо их хурлын гишүүд дүүрэг өгчөө тэгээ хийгээд тэрнээс бол буруутчихж байгаа байхгүй. Тэр комиссуудыг ажлаа яаж бүтэлтэй болгох талаар хийх аргаа бол ерөөсөө олж чадаагүй. Тэгэл одоо тэр оролдог бол дампуурчлаа л да. Тий. Манай их хурлч бол ер нь бол бид нар бүгдийг чадна гэдэг л стилтэй хүмүүс л та тий. Тийм учраас бас тэрэндээ ирдчих шиг л боллоо. Өөрөөр мэргэжлийн байгууллагуудыг судлаач эрдэм салбарын төлөвтийг ажилуулах орон зай дээр өөрсдөө орж иж хийх гэж оролдоод тэгээд тайлбар нь ч гэсэн одоо тэрэндээ тохирсон тайлбар хийгээд одоо сэрч байгаа байхгүй. Тэрнээс одоо ламжуугай хэлдгэрч тэр зэрэг хэлчих шүү. Ер нь өөрчлөх шаардлагатай. Гэхдээ зүгээр бүрэн утгаараа 100% өөрчлөн гэдэг чинь үндсэн хууль өөрчлөн гэдэг бол тухайн улс баг өөрчлөгдөхтэй ижлэх юм шүү дээ. Үндсэн хууль өөрчлөлт гэдэг чинь тэр маш том юм шүү дээ. Хамгийн том өөрчлөлт. Тэгэхээр тэрийг хийхин тулд зүгээр нэг сонгуульд гарсан 76 гишүүн гэхээсээ илүү баг 3-4 жил судалгааны байгууллага нь ажиллаад хэд хэдэн хөлбөр гаргаад тэрийг ард юмд хэлцүүлээд тийм одоо хугацааны процесс бэлтгэж орох хэрэгтэй байх. 92 онд хийсэн юм бол бэлтгээгүй байхад цаг хугацаагаар шахаж тэргүү үндсэн хуулийн өөрчлөлт орсон шүү дээ, тийм ээ. Гадаад нөхцөл байдал, дотоод нөхцөл байдал. Одоо бол нэг нормал гэдэг юм ямар нэгэн байдлаар хямралт бүр улаан цам хүрчээгүй явж байгаа тохиолдолд бид нар бол тодорхой бэлтгэх хугацаа бас нөөц бид нар данилж хэлэх гэсэн. Үгүй хямралт хүрсэн л дээ. Тэгтээ одоо 92 оных шиг тийм хямрал хэрвээ тийм бол хувьсгал гарна л гэсэн үг шүү дээ. Яг үндсэн хуулийг өөрчлөхгүйгээр бас их завхрал явагдсан гэж би боддог. За тухайлбал шүүхийн тухай хууль гэж батлагдсан. За баярлалаа. Шүүхийн тухай хууль гэж батлагдаад өмнөх 3 ерөнхийлөгчийн томилогдсон шүүгч нарын бүгдээрингийн ажилласан чөлөөлсөн. Тэгээ тэрэнд бол үндсэн хуульд бол гар хүрээгүй шүү дээ. Гэхдээ органик хуулиудыг тийм муухар аргаар баталж үндсэн хуулиа бол зөрчсөн. Тэгээд одоо нэг үеийн ерөнхийлөгч л одоо бүгдээрингийн дээд шүүхийн томилчж байгаа байхгүй. Дээд шүүхийг одоо доошгоо бүх шатны шүүгчдийг бол томилсон. Тэгээ одоо юу гэдгийг өөртөө нарсалдаг ч юм уу, юуг өөр намынх ч юм уу, юу чинь тэр тухайн үе шийдвэр нь одоо өөрийнх нь буруу гэж үзэжсэн ч юм уу. Тиймэрхүү байдлаар
хавчих боломжийг бүрдүүлчихэж байгаа байна. Тэгэхээр тэр үндсэн хуульд бол өөрчлөлт ороогүй. Гэхдээ үндсэн хуулийг бол ингээд зөрчиж гисэн. Энэ дээр хинч дуграагүй. Тэгэхээр би энэ ламжуугайг бол маш их үнэлдэг. Тэр тухайн үед эсэргүүцэж яхад нь хинч ойлгоогүй, хинч дэмжээгүй тэгэл нэг хүн тэнцээ ганцаараа ингээд яриад байсан. Тэгэл өнөөд ордуулсан 7 гэдэг чинь яг тэр үед л хийгдсэн шүү дээ. Тэгэхээр энд бол яг сөрөг улс төрийн хүчин гэдгийн яг хамгийн чухал үүрэг бол энэ үед л гарч явах ёстой. Тэ. Одоо энэ парламентын бас нэг онцлог нь юу гэхээр бид нар бүгдийг мэднэр та нар дугаа байжээ гэдэг нэг байдлаар асуудалд хандж байна. Үндсэн хуульд өөрчлөлт оруулна гэдэг бол энэ нэмэлт өөрчлөлт ч биш. Яг нарийнда бол энэ чинь шинжилсэн найруулгаар орж ирж байгаа. Жишээ нь ерөнхийлөгчийн эрх мэдлийг тийм хэмжээнд хязгаарлана гэдэг чинь бол үндсэн хуулийг оронгоор нь өөрчилчихөж байгаа байхгүй. Тэгсэн мөртлөө үндсэн хуулийг өөрчлөх үгүй юу гэдэг асуулга явуулна гэж байгаа. Тэгэхээр энэ бас дахиад үндсэн хууль нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулиа бол бас зөрчиж байгаа. Тэр чинь их хурлаар юугаа хилцчихэд үндсэн хуулиа хит хилцчихэд за эцсийн хувилбар нь энэ шүү. Энүүнийг одоо батлах уу гэдэг одоо жишээ нь асуулга явуулах хэрэгтэй. Тэ? 45 хоногийн дотор санал асуулах хүмүүс төслөө танилцуулж ойлгуулсан дараа шүү дээ. Тийм. Тэгэхээр эн чинь өөрөө айгүй маш буруу одоо залжин арга тий. Одоо юу гэдгийг ямар ч эцэг ихээс та охиноо нөхөрт гаргах уу гэж асуухаар бол үгүй гэж хариулах хүн ганц ч байхгүй шүү дээ. Тэ? А тэгсэн мөртлөө тэр нөхөр нь юу юм архич юм уу? Үнэхээр алдрын цомтой одоо спортын тамирчин ч юм уу хин ч тэрүүнийг асуухгүйгээр зүгээр тэгэхээр хүн бол охиноо нөхөрт гаргая л гэж яриад л шүү дээ. Тэгэхээр үндсэн хуульд өөрчлөлт оруулах ёстой юу гэхээр ёстой. Зарим юмыг бол би одоо жишээ нь оруулах ёсгүй гэж боддог. Энгийн жишээ. Зөв зүгээр байсан Эрдэнэт дархан хотоо ингээ аймаг болгочлоо. Тэрүүнийгээ юу гэж тайлбарладаг вэ гэхээр үндсэн хууль дээр захиргааны нэгж дотор хот гэж нэгж байхгүй гэд юм ярьж байгаа байхгүй. Гэтэл яг тэр заалтын дараагийн заалт нь хотын эрх зүйн үндсийг тусгайлан хуулиар тогтооно гэж заасан байгаа байхгүй. Тэр чинь заавалчгүй тэрэн дээр ингээд хүн амьдрах амьд явах эрхтэй л гэж заана үхээс амьсгалах эрхтэй, хоол идэх эрхтэй гэж бол заахгүй шүү дээ. Гэх мэтчилсэн хиттэх мэдэмхийрж одоо ярьдаг хүмүүс ч бас их байна. Тэр нэг ийм асуудлыг нэг наантай цаантай бас нэг харж эрдэмтдээ бас нэг сонсож явмаар байна. Бид бол саяын улсын хурал дээр ажлын хэсгээс гарсан өөрчлөлт бол угаасаа цагаач болоогүй, хийх арганч буруу, ажлын хэсгэнч одоо дутуу ажилласан л гэж ингэж дүгнж байгаа юм байна гэж ингэж ойлгож болох уу юу? Би бол юу гэж бодож байна гэхээр өөрчлөлт гэж бол оролцсон нь зөв. Оройтож эхэллээ. Хийх цагаасаа оройтлоо. Цагтаа шахагдаа хийж чадхаа боллоо. Тэгэхээр ахяал энийг хийж чадхаа болж байгаа чинь энэ үндсэн хуулиар бий болсон засаглалын систем маань ажиллахгүй байгаад байна. Эн чинь нөгөө цаг хугацаанд өрсөлдөхүйц чадвартай ажиллаж чаддаг засаглалыг бий болгох механизмыг л бид нэр ярьж байгаа шүү дээ. Тэгэхээр амьдрал дээр нөгөө энэ үндсэн хууль маань энэ цагийн хурдыг, даяарсан ертөнцийн цагийн хурдыг гүйцэж ажиллахгүй байгаад байна. Манайх систем харин ч удаашруулж шийдвэрийг гаргадаг. Ийм юуруугаа яваад байна гэдэг эрсдэл үүсэт байна л да. Тэгэхээр өөрчлөх нь бол зайлшгүй шаардлагатай байгаад бол амьдрал энийг шаарддаг эхэлж байна. Гэхдээ би өөрчлөлтөө юу харж байна гэхээр ер нь аливаа хуулийг тайлбарлахдаа хэрв текстээс бүрэн одоо ойлгомжтой байхгүй байгаад байгаа тохиолдолд бол түүний утга агуулга, зорилго, эцсийн зорилгыг харах хэрэгтэй. Тэгэхээр манай одоо бүх парламентын гишүүдтэй ярьж байхад энэ бол парламентын засаглалтай орн шүү гэж ярьдаг. Яг гэвэл эхнээсээ тэгж бодож энэ үндсэн хуулийг гаргасан. Өнөөдөр яг бодит байдал дээр бол энэ хоосон үг байхгүй. Бид нар тэгж бодож хийчээд өнөөдөр өөрсдөө тэгээд төсөөлөд яваад байдаг. Тэгтэл энэ нь бол хагас холимог маягийн болоо явчихж байгаа байхгүй. Бүр ялангуяа одоо энэ үндсэн хуулийг сүлдээ хэрэгжүүлээд явахдаа практик дээрээ зарим институцид анханасаа олгогдоогүй эрх мэдэл нэмэгдээд явцсан. Тэр нэмэгдсэн хэмжээгээр одоо гүйцэтгэх засаглалын тодорхой эрх мэдэл нь хязгаарлагдаад ирсэн. Тэгэд энэ манай системийн хамгийн том дутагдал юу болчиход байна гэхээр шийдвэр гаргах нь тэр удаашраад ирэхлээр эцсийн дүндээ энэ манлайлалгүй систем болсон. Хүний нийгэм хөгжихийн тулд заавал тодорхой нэг манлайллын боломж олгогддог байх хэрэгтэй.
Түнс хинийгээс маллайлуулахгүй болчихлоор хин ч шийдвэр гаргахгүй болоод тий эргээд хариуцлага хүлээхгүй болчих. Жишээлбэл одоо тэгэхээр бид нар тэр Westminster-ийн парламентын системийг анхнаасаа хэрэг бодож явсан бол тэр лүгөө орох хэрэгтэй. Тэр лүгөө орохдоо тэгвэл засаглалынхаа хуваарлтыг угаасаа эхнээс нь зөв хийж өгөх хэрэгтэй л гэж би бодож байна. Энийг хийхгүй бол бид нар цаашаа явахгүй. Яагаад урд нь амжилттай явцсан бэ гэхээр Монгол улс мөнгөгүй ядуу байсандаа явсан юм байна. Мөнгө гэдэг шин баялагын хуримтлал тэрэн дотор огцом хуримтлал гэдэг шин шалгуурыг Монголын энэ систем давсангүй шүү дээ. Энэ мөнгөнд чи бүх юм эргээд гацаад бүгд эрх мэдэл дуртай болоод ирэх юм гэж анх энийг гаргаж явахдаа бодоогүй. Тийм учраас зарим улсууд эрх мэдлээ одоо өөрт олгоцсон эрх мэдлийг арагшаа татаад тэрийг гүйцэд 150% ашиглахын төлөө явдггүй байсан бол одоо олгогчноосоо хэтрүүлж ашиглах гээд эхлэхлээр их хурланч дээр одоо бүх ингээд засаглалын системүүд анх санд сэзнээсээ илүү ашиглах гээд ирэнгүүт нөгөө энэ юу чи гацаанд орчих. Тэгсэн мөртлөө бүгдээрээ ярихлаар ерөнхий сайд дээр хариуцлага хүлээлгэнэ. Тэрний хажуугаар зөндөө улсууд шийдвэр гаргачаад хариуцлага нь тодорхой биш байгаа. Хуучин яхаа миний бодож байгаа нэг юм байна л да. Манай энэ үндсэн хуулийн одоо үзэл баримтлал гэж ярих юм бол мэдээж зэрэг тэр хүний эрхтэй арчлал гэдэг тийм үндсэн одоо зарчмууд байгаагийн хажуугаар нэг тийм гол зарчим бол зөвшөлтслийн зарчим байсан юм шиг байна. Тэрний юу гэхээр одоо гол тоглогч гол одоо тэр одоо ерөнхий хэлэгч, ерөнхий сайд, парламент те тэр үндсэн хуулийн цэцгээд энэ том одоо эрх мэдлийн төвүүд нь зөвшөлтцээж томоохон шийдвэрүүд дээр томоохон шийдлүүдээр хүрдэг байсан юм тогтолцоо байсан юм шиг байна. Тэгээ одоо ингээд цаг яваад ирэхлээр ямар асуудал үүсэж ийн гэхлээр ерөөсөө энэ зөвшөлтсөлд хүрдэг тэр хууч бол одоо юу гэдэг 90-ад онд тэгж болдог байсан бол одоо бол тийм боломж айгүй цагаанд болчиход байгаа. Бидний засгийн сонирхол байж бол улс төрийн сонирхол байж бол янз янзын ашиг сонирхлоос удаад өнөөдөр тэр зөвшөлтсөлд хүрдэг хүсэл зориг нь ч байхгүй болж эхэлж байна. Улс төрийн намууд нь ч тийм биш болж эхэлж байна. Хүмүүс нь ч тийм биш болж эхэлж байна. Улс төрийн тэмцлийн ширүүсэд ирэхлээр энэ тогтолцоо нөрөө ажиллахгүй болоход ажил болохоо болж эхэлж байгаа шиг байна. Энэ хэлж байгаа улс төрийн сонирхол байж болно гэж шүү дээ. Улс төрийн сонирхол тэгэхэд ч байсан одоо ч байна. Хамгийн том өөрчлөгдсөн нь юу гэхээр энд маш том одоо нөгөө мега төслүүд гэж бид нар яриад эхэлж байна шүү дээ. Энд чинь би хэр нөлөөтэй энэ системд ялангуяа миний одоо хамгийн их харамсаж байгаа зүйл бол төрийн эдийн засагт оролцох оролцоо нөлөө бүр ихсэн. Тэр юу гэсэн үг вэ гэхээр одоо энэ улс төрт байгаа хүмүүс мөнгөний шийдвэрийг зөвхөн төсвийн биш. Ерөөсөө бизнес эдийн засгийн шийдвэрийг гаргадаг болоод эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээрээ ёстой нөгөө булаацалдаад улс төр эдийн засаг бүх юм чинь хутгалдаад эхлэнгүүт энэ шалгуурыг бид нар давахгүй болчиход байгаа байхгүй. Тэгэхээр энэ тогтолцоогоо одоо өөрчилж ийж энэ тогтолцоог эзэнтэй болгох. Эзэнтэй гэдэг нь бол юу гэдэг нэг тийм эцэг том аав биш. Тэрний тухай ярихгүй шүү дээ. Энэ бол юу гэж байгаа гэхээр яг үндсэн хуулиараа эрх мэдэл нь тодорхой, хариуцлага нь тодорхой, дараа нь эргээд одоо ард түмэндээ сонгуулийнхаа үр дүнгийн дагуу тайлан тавьдаг тийм одоо институт бий болох хэрэгтэй. Тэр нь бол одоо саяны яг энэ өргөн барьсан энэ хуулийн би бол энийг яагаад бас зөв тийшээ явж гинэ гэдэг нь би юу гэж бодож байгаа гэхээр өргөн барьсан тэр өөрчлөлтүүдийнх нь үзэл баримтлал чиглэл нь бол зөв юм шиг байна. Тэрний үгээр одоо гүц засаглаа буюу ерөнхий сайдынхаа энэ эрх мэдлийг арай өргөдгий, нэмий одоо тэр сонгодог тэр парламентын тогтолцоо руугаа ойртё гэсэн ийм үзэл баримтлал бодол нь бол зөв юм шиг байна. Гэхдээ хараад байхад бол миний л харж байгаа энэ чи хид хідэн тийм дутуу юмнууд их анзаардаг. Нэгт сая зохиотоор хэллээ шүү дээ. Үндсэн хуулиар олгодоогүй мөртлөө зүгээр нөгөө нэг парламентаар баталсан бусад хуулиудаар олгогдсон маш их эрхүүд ерөнхийлөгчдөр байна. Тийм биз дээ, тий? Ерөнхийлөгчийн засаглал дээр одоо жишээлбэл тэр төрийн албаны тухай хуулиар олгогдсон эрхүүд байна. Аливалтай тэмцэх газрын дахуу хуулиар олгогдсон эрхүүд байна. Хид хид юмнууд байгаа шүү дээ. Одоо жишээлбэл даашаа санхүүгийн зохицуулах хороо яагаад парламент дээр байдаг би бол жишээл ойлгодог байхгүй. Яагаад парламентаас тавилах хэрэгтэй гэх мэтэр. Энэ бүх юмнуудыг одоо нэг цогцоор өөрчлөх хэрэгтэй байна. Нэгт нөгөө талаас би бол зүгээр бас миний болгоомжл юу байгаа гэхээр манад бол шинжилэл дуусаагүй байна. Шинжилэл дуусаагүй байгаа учраас нөгөө бидний энэ сонгодог Westminster-ийн парламентын системд руу явж ийн гээд аваачаад ерөнхий сайд дээр бүх эрх мэдлийн төвлөрүүлсэн чинь тэнд чинь нэг мангас гараад ирэх байна. Тэгэхээр энийг баланслах бас тэр юмаа сайн бодлогоогоор л нэг тийм дуусталтай энийг ингэж нэг сайн
тунгаагүйгээр хүмүүстэй санал бодол солилцдгүйгээр өргөн хүрээтэй хэлцүүлэг явуулгүйгээр өргөн батсан болов уу гэж харагдаад. Тэгэхээр цогоо дарга ус түрүү хэллээ шүү дээ. Ингэж оролцсон нь бас зөв нааштай үйлдэл юм аа гэдэг. Гэхдээ оролцсон хүмүүс, оролцсон субъектүүд гэдэг юм уу, тэднийг харах юм бол би бол зөв гэж хэлэхгүй байна. Та сүүлд нас тэрийг өөрчлөлөө шүү дээ. Өөрөөр хэлбэл оролцсон зөв гэдэг. Тэгэхээр нөгөө нэг альва сайн юм хийх гэж байгаа мөртлөө буруу аргаар хийчих юм бол сайн үр дүн гардаггүй л байна. Нөгөө зорилго нь сайн ямар ч хамаагүй аргаар хийх юм бол эргэл бурууддаг шүү дээ. Тэрний айгүй олон жишээ бид нар дурдж болно шүү дээ. Гой коммунизм байгуулах гэжсэн маш олон хүн алсан. За тэр коммунизмд байгуулж ивэл хүн яадаг юм бэ гэж хийхэд бас буруу л болсон. Хүүхдүүхээс бид нар харж. Яг тэрнтэй ижлэх үндсэн хуулийг өөрчлөх шаардлагатай юм гэж үздэг. Бүгдээрээ толгой тагад. А тэгвэл ямар хэмжээнд аль хэсгийг яаж өөрчлөх юм, ямар хугацаатай, ямар шат алхам дараатай өөрчлөх юм бэ, хэн хийх юм бэ гэдэг дээр бол маш тодорхой ярихгүй бол хийх ёсгүй хүмүүс очиод хийчих юм бол буруутж байгаа байхгүй. Тэрийг жишээгээр хэлэх юм бол сагсны 2 баг бай гэдэг тий тоглогчд. 2 сагсны баг тоглосон чинь талбай дээр тоглож чаддгүй зодолтоод ердөөсөө тоглож. Тэрийг нь үзэх гээд ирсэн үзэгчид шүүчилж болдгоо, үзэж болдгоо, юу ч шүү. Тэвнгод яасан гэхээр өөний сагсны дүрэн буруу байна. Бид нар өөрсдөө зохицуулсан дүрм хийн гэд тоглогчдын жишээлбэл дүрэн зохиож болох. Яг тэрнтэй ижилхэн үндсэн хуулийг сүүлийн 20 хэдэн жил авч явсан одоо энэ манай улс төрчид гэдэг юм уу яг саяны оролдлого хийсэн нөхдүүд тий улс төрийн хүчнүүд 45 хоногийн дотор санд асуулга ард нийтийн дунд одоо танилцуулга юм хийжээж явна гэхэд бүгдийн шахаж ирэл хүчээр хийх гэж оролцсон шүү дээ. Тэгэхээр энэ нөгөө буруу хүмүүс байна гэдэг нь үйлдэлсээ харагдаад байна. Тэгээ тэр бямсурангой энэ төр бол хийсэн л байсан шүү дээ. Энэ ердөөсөө хийсэн бямсурангой хэллүү наран гэрэл хөрж хэллүү. Өөрсдийнхөө 4 жилийн хугацаанд хийсэн алдаагаа үндсэн хууль руу чихээд энэ бол тогтолцооны буруу байсан байна. Тэшнээ засгийн газар энэ үндсэн хуулиар яваад огцорсон байсан байна. Тийм учраас энэ буруу гэж энийг өөрчлөөд цааш нэрхлэе гэдэг юм л ярьж орж өөрсдөө авч гарах гэж үзсэн. Тэрийг бол одоо бид нар ч хийдэг байгаа юм биш. Бямсурангой наран гэрэл гуун тэр хэлсэн. Сүүлийн 20 жилд одоо бүх засгийн газар тэгээд юм өгөхлөөр нормалны ажиллаж байсан засгийн газар тэнд бас байсан л байхгүй. 4 жил яваад 4 жил маш хүндэрсэн байсан эдийн засаг ус төр бүх юм сайжруулж чадсан засгийн газар байсан л байхгүй. Наач баахан маргаан руу орчин л та. Яг засгийн газар 100% нөгөө үндсэн тийм ээ. Буруутгаад бүх юм үндсэн хуулиас болцсон юм шиг өдөөс ярьж болохгүй. Засаг задруулах юм байгаагүй бол бас санал нэгж энэ төр хотын статус тийм ээ. Дархан хотыг, Эрдэнэт хотыг хотоор нь байлгах, тэнд амьдарч байгаа хүмүүсийн эрх ашигын хамгаалалт гэдэг өөрчлөлтнүүд бол байгаль. Гэхдээ үндсээр нь тэгж өөрчлөлт буруутгах гэдэг бол бас юм аа л гэж хэлэх гэдэг байна. Энэ би бас ярихдахгүй нэг зүйл орхигдоод байдаг гэж боддгийг. Тэр юу гэхээр иргэний нийгэм. Бид нар одоо ингээд коммунист дэглэмээс татгалзаад шинэ арчилсан нийгэм лөө шилжиж байна гэдээ одоо явж байгаа шүү дээ. Гэтэл энэ хугацаанд иргэний нийгэм бол зүгээр нэг хууль тогтоомжоор ч юм уу тогтолцоогийн зөв болголоо гэж шууд гинт бий болчдгоо. Иргэний нийгэм яг одоо л бүрдэж байна. Одоо харьцуулж хэлэхэд би 95 онд хууль зүйн яамд анх одоо орж ажилласан. Хөтөлбөрийн гараагаа гэстэй. Тэгэхэд яг олон нийтийн байгууллагуудыг хариуцж байсан. Юу ажиглагдчихсэн гэхээр олон нийтийн байгууллагууд ямарваа нэгэн өөр ашиг сонирхлыг далдалсан нэг тийм халахвч төдийл юмнууд байсан. Тэр үед бол яг одоо ингээд хүмүүс сонирхлоороо нэгдээд ийм хийчихье гэхээсээ илүү татвараас зайлс хийх ч юм уу эсвэл нэг гадаадаас нэг тусламж авч хэрэгжүүлэх ч юм уу нэг тиймхэн төдийл сэтгэж олон нийтийн байгууллага байгуулдаг байсан. Өнөөдөр бол Монголд олон нийтийн байгууллагууд маш их болсон. Тэр нь татвараас зайлс хийхээсээ илүү яг үнэхээр л тэр зорилгынхаа төлөө явдаг. Магадгүй хэрүүл маргаантай ч гэсэн нэг тийм юм байгуулагдчихад яваад байна. Энэ юуг харуулж байгаа гэхээр хүмүүсийн тэр ухамсар нь өөрчлөгдөж байна. Бид бас нэг тодорхой хариуцлага хүлээх ёстой юм байна гэдэг. Ийм хүмүүс нэмэгдэж байна. Дээрэс нь одоо юу гэдгийг ядарсан нэгэндээ тусалдаг юм буйны байгууллагууд ч бий болж байна. Манай эдийн засаг хэдийгээр муу байгаа ч гэсэн тийм сайхан сэтгэлтэй хүмүүс өөрсдөө нэг их баян чинэлэг биш мөртлөө хажуудахтаа туслая гэсэн хүмүүс нэмэгдэж байгаа нь өөрөө манай нийгэм бас өөрчлөгдөж байна. Яг тэр иргэний нийгэм маань бий болж байна гэсэн. Одоо энэ дээр бол бид нар юуг анхаарах хэрэгтэй гэхээр манлайлал заавалч үүсэх ёстой. Тэр манлайлал нь бол энэ улс төрийн намууд өөрчлөгдөх ёстой. Энэ хугацаанд болчиход байна. Тэгэхээр энэ зөвхөн үндсэн хуулиа өөрчлөлөө зогсохгүй бид нар энэ нам доторх тэр процессуудыг эрүүл болгох. Намайг бол үндсэн хуулиар өөрчлөхгүй шүү дээ. Тэр нам дотор байгаа хүмүүсийн иргэний зориг л мэднэ. Энэ нэг буруу яваад шүү хэдүүлээ энэ дотоод энэ гэрээ засчий гэдэг тэр процесс бол заавалчгүй давхар явж ийж
иргэдийнхаа итгэл үнэмшлийг даах хүч намууд төрмөр байна. Яг өнөөдөр бол намууд маш эрүүл биш болчлоо. Энүүнийг бүх нийгмээрээ харж байна. Аль ч нам очиод манай нам гэж яхаар цаашаа ямар ч нам сонирхолгүй байна гэсэн юм хүмүүсийн дунд бий болчлоо шүү дээ. Тэгэхээр манай 92 оны үндсэн хууль бол мэдээж тухайн үед бол маш их хүмүүжлтэй хүмүүс ардын хурлын гишүүд энийг бол баталсан. Тэгэхээр тэр хүмүүсийн бас тухайн үеийн төсөөллийн чадвар за бусад улсын туршлагатай одоо харьцуулж одоо нэг ухтаж мэдээд тосож бэлдэх одоо тэр чадвар харьцангуй бас одоо хэлэхэд бол хэцүү тийм ээ. За түүхүүл цаашаа дүгнээд явах байх. Тэгтээ үл их сайн хүмүүжлтэй хүмүүс энэ хуулийг үл хийсэн. Тэгтээ нэг үний юм юу гэхээр энэ үндсэн хуулиас маш их олон хулгайч нар төрлөө. Өөрөлдөл одоо өнөөдөр их хурл дээр жишээ нь энэ хуулийн өөрчлөлтийг хийя гэхэд Твиттерт хамгийн түрүүнд бичигдэж байгаа юм юу гэхээр энэ хулгайч нараар хийлэхгүй шүү. Дараагийн парламентаар хийлгийа гэдэг одоо санал бол хамгийн хүчтэй дэмжигдэж ирсэн. Энэ бол нэг одоо энэ үндсэн хуулийн одоо сул тал гэх юм уу нэг үр дүн гэж муу үр дүн. За дараагийн нэг нь бол нийгмийн харилцааг ерөөсөө бэхжүүлэх чиглэлээр энэ үндсэн хууль ерөөсөө ажиллаж чадсангүй. Энэ бол ерөөсөө дарга нарын хоорондын эрх мэдлийн хуваарлтыг л зохицуулах, даргаыг ямар байх вэ гэдэг чиглэл рүү илүү хийгдсэн хууль юм байна. Тэрнээс иргэн ямар байх вэ, иргэн яаж одоо эдийн засгийн болоод улс төрийн ингээд бусад эрх чөлөөнүүдэд зөв хөдлөх үү гэдэг тэр зүйлийг ерөөсөө энэ үндсэн хууль бол хийж чадаагүй юм байна гэсэн нэг ийм дүгнэлт байна. За 3 дугаар түрүүн манай цагаан оролцогч маань хэлж байна. Үнэхээр энэ эдийн засгийн одоо өснө нэмэгдэж байгаа хуурд эсвэл одоо ерөөсөө мөнгө даах чадвар энэ үндсэн хуулинд байсангүй. Тэгэхээр өөрөлдөл тэр үед мэдээж бид нар социалист улс байсан, эдийн засгийн төлөлтийн систем өөр байсан, шилжиж ороод юу болохыг төсөөлж одоо бүрэн чадаагүй. Тийм учраас энэ бол мөнгө даахгүй үндсэн хууль бол. Тийм учраас өөрөлдөл мөнгөний одоо ямар ч одоо үйлчлэлд энэ үндсэн хууль маань бол манай үндэсний аюулгүй байдлыг бол хангаж авч явж чадахгүй байна гэсэн нэг ийм нэг ерөнхий дүгнэлт. За тэгэхээр ер нь бол энэ үндсэн хууль бол болохоо болцсон юм байна. Шинжлэх ёстой байна гэдгийг бол бүгдээрээ ер нь бол хүлээн зөвшөөрөөд одоо харин шинжлэх ажлыг харин яаж зөв эхлүүлэх үү гэдэг чиглэлээр нэвтрүүлгийнхээ дараагийн хэсэгт ярил яасан бэ гэж ийм санал гаргаж байна. Та юу гэж бодож байна? Одоо яг энэ дээр яг гол орох хэвээр өөрчлөлтүүд нь юу байх хэвээр? Одоо манай үндсэн хуулийн одоо нэг том алдаа байна шүү дээ. Манай их шиг ийм улсад үндсэн хуулийг өөрчлөх тийм ээ шинээр үндсэн хуулийг өөрчлөхийн эрхийг парламент өгсөн байхгүй. Энэ бол их том алдаа юм. Бид нар бол энэ алдааг нэгдүгээрт их амсаж байгаа. Тэгэхээр миний ойлголтоор бол манайх бол энэ парламентыг бол нийт ард түмний санал асуулгаар баталдаг энэ горимж шийдэх ёстой юм. Үндсэн хууль. Тийм. Үндсэн хуулийг санаачлах эрхийг бол ард түмэнд өгөх ёстой. Өөрөөр хэлэх юм бол үндсэн хуулийг одоо миний зөвхөн нэг баримжаалаад ирэх гэдэг шүү дээ. За нэг 500 иргэн үндсэн хуулийг одоо санаачилж болно. Төсөл байна шүү дээ. Тэгээ санаачилгаа жишээлх юм бол ерөнхийлөгчд өгдөг. Ерөнхийлөгч тэрнийг цааш нь парламент руу авч орох уугүй юу гэдгээ бол ерөнхийлөгч шийдэг. Хэрвээ тийшээ орсон бол жишээлх юм бол парламент дээр өндөр хувиар одоо янз бүрийн өөрчлөлт ярих уу, өндөр хувиар батлах юм уугүй юу, тийм ээ? Тэрний дараа бол юу гэхээр санал асуулга явуулах шийдвэр гардаг гэдэг. Иймэрхүү маягийн процедуртай. Мэдээж тэр хооронд нь үндсэн хуулийн шүүхээс бол хяналт тавьдаг. Тийм маягаар хийх юм бол энэ чинь жинхэнэ үндсэн хуульд одоо хүмүүсийн тангаргуур гэдгээ утга учир бол яана л да. Тийм учраас
энэ үндсэн хуулийг төсөл боловсруулад дэмжиж одоо ингээд үндсэн хуулийн төсөл боловсруулах нь хамгийн чухал байгаа юм. Хамгийн чухал. Энийг шүү дээ ямар ч тогтолцоо юу энийг зүгээр л хүмүүсийн санаачлах хийж болно шүү дээ. Тэгэхээр би бол яг л ийм саналтай. Одоо түрүүний одоо иргэний нийгэмтэй одоо оргил дарга хэллээ. Тэгэхээр биш дээ энэ бас нэг би ч одоо тэр хуулийг батлагдсан депутатуудын нэг тэр үед ч одоо энэ иргэний нийгэм иргэдийн одоо нэг иргэдийн оролцоо гэдгийг нэг социализмын үеэр л төсөөлж байсны одоо юу хоцордсон байхгүй. Одоо иргэдийн төлөөлөгчтэй хурлаа гэж. Энд чинь өмнө байсан байхгүй юу? Энийг аваа хоцордсон. Зах зээлийн өрсөлдөөдийн нэг нь чинь гай болж байгаа шүү дээ. Одоо энэ иргэдийн шууд нэг оролцох юуг нь хаачхад. Тэгээд тэр нэг цөө хүнний хүрээнд дотроос засаг даргууд гарч ирдэг. Тэнд бол зүгээр л ховилдааны зарчмыг үйлчилж байгаа шүү дээ. Тэгэхээр энэс жишээлх юм бол салах ёстой болоод. Тэгэхээр үндсэн хуулийг өөрчлөхдөө юуг яаж өөрчлөх вэ гэдэг айгүй чухал. Тэгээ энэ бол сайхан ажил байгаа л да. Энэ бол маш сайхан ажил байгаа. Тэгэхээр бол мөрөгдөл бүрчин бараг л үндсэн хуулийн төсөл юм биш үү? 16 оны сонгуулийн намуудын мөрөгдөл бүрчин бараг л үндсэн хуулийн төсөл юм биш үү? Намуудад наадхаас илүү хариуцлагатай иргэд төслөө сайн боловсруулад асуудал оруулах маягийн аргаар сайн юм хийчих юм бол бас учиртай шүү дээ. Үнэхээр шалгуур даахаар. Тэний чинь төсөл боловсрууллаа гэж бодъё тийм ээ. Тэгээд одоо жишээлх юм бол өндөр хэмжээний мэрэгжилтнүүдийн оролцоотойгоор тэр нь чинь одоо шинжилүүлнэ шүү дээ. Тэгээд юу яах юм бэ гэдэг энэ бол айгүй тийм том орон зай байгаа. Одоо өнгөрсөн 25 жилийн алдаа оноо гэхээс илүү одоо дараагийн 25 жил яах вэ гэдэг төсөөлөх хэмжээний өөрөлдвөл тийм чадамжтай байж ижил энэ үндсэн хуулийн одоо дараагийн төслийг л гаргаж ирэх хэрэгтэй юм л да. Тэр чинь гаргахын тулд өмнөх 25-аар яг юун дээр яг юун дээр хуулиас болоод алдсан. Юун дээр намаас болоод алдсан. Юун дээр хүнээс болоод алдсан гэдгээ ялахгүй болвол нөгөө энэ бүр нэг юм өвдсөн гэд бүгдийг аваач яга цоо шинээр гарна гэдэг хэцүү. Тэгэхээр би энэтэй холбогдуулт нэг юм хэлье. Жишээлбэл би бол 92 оны үед бол 52 та хүн байж. Залуухан байж. Бидний өмнө том асуудал тулгарсан байна. Бид нар ямар нэг байдлаар шийдсэн байна. Ямар ч юмыг төгс шийдэж болдоггүй. Тий. Та нарын үед асуудал тулгарсан байна. Энийг шийдвэрлэх ёстой байхгүй юу? Тэгэхээр өргөшөө хоошоо хараад янз бүрийн ирээдүүлгүй. Зүгээр л өөрийнх нь үед тулгарсан асуудлуудаа шийдвэрлэх ёстой байхгүй. Тэгэхээр энэ шийдэх асуудал чинь бүх хүн орох ёстой. Би одоо энэ хул даргын аршингаас болоод би телевизээр акцент тавьсан байгаа. Би хөгшин ч гэсэн амьд байгаа учраас оролцох хэрэгтэй гэж. Тийм. Энэ хол бол юу гэхээр хөгшчүүдийг оролцуулахгүй гэсэн утгаснаатай юм ярьсан байхгүй. Одоо тэр үндсэн хуулийн зэцэг Тэгээ яах вэ? Энэ яах вэ зүгээр жижиг юм тий. Тэгэхээр юм том асуудал байна залуучуудаа. Бүгд орох юм байна. Зүгээр л энийг хийцгээ заа юу. Хин хийж хул гэд тэнгэр рүү битгий хар. Зүгээр л одоо энэ дэр хүмүүсээ одоо ягаад эвийн болоод одоо энэ их хурлын гишүүдийн сая заваарсан шиг заваарахгүйгээр юм хий. Мундаг төсөл гарга. Нөө. Тэгэл тэрнийг хий. Гэхдээ нэг хэцүү юм надад ингэж харагдаж байна. Урд хойтхоо нэрээ хараад тэгэл нэг мундаг хүмүүс шиг шүүмжлээл тех бол хэрэггүй. Гэхдээ юмыг өөрчлөнө гэж байгаа чинь урд хийсэн юм маань болохгүй болохоор тэгэхээр тэндээс нөгөө сургамжаа бид нар бол түүний шүүмжлэх биш. Энэ болсонгүй шүү. Ингэж одоо хүчний хуваарлал, эрх мэдлийн хуваарлалыг хийсэн чинь эн чинь үнийн хэрэг дээрээ тэр зөв хуваарлал нь биш байсан байна. Тэгэхээр бид нар энийг энд нь өөрчлөхөөс өөр үгүй. Тэндээс зөвхөн сургамжаа аваад. Урагшаа хийгээд явахад би дараагийн 25 жил ч юм энэ хууль сая ингээл юун дээрээс харагдж байна л да. Шилжилтийн үеийн үндсэн хууль. Шилжилтэнд зориулж гаргасан үндсэн хууль биш шүү дээ. Энд чинь шинэ тогтолцоог бий болгосон үндсэн хууль. Хэдэн жилээр ч зөвхөн явж исэн чинь энэ гацаа 25 дахь жил дээрээ юу 15 дахь жил дээрээ юу те
Хэрвээ мөнгө бүр тэр гарсан бол энд гацаа тэгэхэд гарах байсан байхгүй. А тэгтэл эн чинь явсаар байгаад өнөөдөр гарч ирээд. Тэгэхээр бид нар гарч байгаа үед нь энийг засаад янзлаад явах хэрэгтэй. Янзлаад явахдаа дараагийн 25 жил биш. Хугацаагүй. Энэ улс тэрийгээр дараагийн тэр үндсэн хууль хаана очиж гацсан тэр хүртлээр энэ нийгмийн үндсэн харьцааг зохицуулаад явах хэрэгтэй. Асуудал тулгахаар шийдэг. Тийм. Бид нар бол ямыг бас төгсөж чадахгүй гэдэгтээ бол эхнээсээ сайн бодож явах хэрэгтэй тийм ээ. Би бол жишээлбэл Бүхнийг мэддэг хүн байдаггүй гэдгийг санаж явах хэрэгтэй. Тэгэл хий. би бол гомжгоо ярьж байгаа юм дээр өштэй нэг бас нэг жоохон санал зөрж байгаа юм бол мэдээж хэрэг зарчмын чанартай өөрчлөлтүүд бол орох байх. Орох ёстой юм шиг байна. Нэг үгийг зассан ч гэсэн Зарчим ээ тийм. А гэхдээ тэрийг бол юу гэдгийг заавал шинжилсэн найруулга хэлбэрээр баах уу? Яг л шинжилсэн найруулга гэдэг бол өөрөө бас хуулийн тодорхойлолттой шүү дээ, тийм. Юу гэдэг тодорхой тэр хувьас нь илүү гол зарчмыг хүндсэн энэ төр тийм. А эсвэл бол нэмэлт өөрчлөлт хэлбэрээр орох уу гэдэг. Миний хувьд бол жишээлбэл яг өнөөдрийн байдлаар энийг бол шинжилсэн найруулга гэж тодорхойлно уу? Нэмэлт өөрчлөлт гэж тодорхойлно уу? Нэг 3 үндсэн багц асуудал байгаад шиг харагдаад байна. Заавал янзлах ёстой. Түрүүн бидний энэ дурдаад өнгөрдөг нэгт бол одоо энэ эрх мэдлийн хуваарлт. Гүйцэтгэх засаглал ерөнхий сайд парламент ямар эрх мэдэлтэй байх юм бэ гэдэг асуудал тийм. Тэр утгаараа бол жишээлбэл яг өнөөдөр энэ өргөн барьсан байгаа нэмэлт өөрчлөлт нь бол нэг тийм бурууч биш байж магад. Тэ? Ерөнхийдөө бол гүйцэтгэх засаглалын эрх мэдлийн нэмээд явъя гэж штэ тийм. Нэг талаасаа бол. А тэгвэл нөгөө талаасаа одоо юу гэдэг гүйцэтгэх засаглалын эрх мэдлийн нэмээд байгаа мөртлөө хуулиар олгогдсон тэр ерөнхийлөгчд олгогдсон олон эрхүүд нь бас тэнд үлдээд байгаа байхгүй нэмэлт өөрчлөлтөөр. Энийг яах юм бэ гэдэг бас дахиж ярих хэрэгтэй. Тийм биз? Хэд хэдэн асуудлууд, хэд хэдэн байгууллагууд байна шүү дээ чинь. Тэгэхээр энийг дахиж ярих хэрэгтэй юм шиг санагдаад байна. Нэгт багц асуудал. А хоёрт багц асуудал бол дутуу нэг юм байгаа бол ерөнхий сайд улсын их хурлыг одоо шил төсвөн батлагддаггүй юм уу? Гол зарчмын асуудал нь шийдэгддэггүй юм уу өргөн барьсан. Ийм одоо шилбэл тэр сая энэ сайхан бэлэг ерөнхий сайд бол хичнээн асуудал ороод юу нүнэ? Их хурл дээр. Ийм байхад энэ хүн ерөнхий сайдаа хийгээд явах юм уу? Парламентад дараах эрхээ эдлэх ёстой гэдэг ийм боломжийг олох ёстой. Өөрөөр хэлбэл парламентад хараадаг те дахин сонгуул зарладаг эрх нь ерөнхий сайдад байх ёстой юу? Тэгэхгүй бол энэ хүн ч одоо ингээд ажиллаа хийж байгаа юм шиг хийгээгүй юм шиг байж шít сонио. А нэг юм нэг багц асуудал бол одоо жишж ярих ёстой. Чухал зүйл. Хоёр дахь багц асуудал нь надад юу гэж харагдаж байгаа гэхээр үнэхээр өнөөдөр бол нөгөө энэ төрийн тогтворгүй байдаас үүдсэн юм маш их байна. Одоо би жишээлбэл манай нэг яамд ажиллаж байсан одоо инх тайван гэдэг нэг залуу байдаг. Манай хэнэд бүгдээр мэдж байгаа да тий. Худалдааны яамд олон жил ажилласан. Гадаад харилцааны яамд олон жил ажилласан. Тэгээ тэр ингэж байгаа. Би энэ төрд ер нь 3-4 оноос хойш ажиллахад 8 яам шилжсэн байт юм аа. Манай худалдааны газар гэж. Гадаад худалдааны газар 8 яам руу ингэж худалдааны яам, эдийн засгийн яам, гадаад худалдаа ингэж ерөөс 8 удаа шилжсэн ба. Тэр явах тоолондоо мэргэжлийн хүмүүсээ алдсан ба. Тэр явах тоолондоо нөгөө нэг institutional memory гэж ярьдаг шүү дээ. Тэр ой санамжаа алдсан ба. Тэгэхээр энэ төрийн тогтвортой байдлыг хадгалах ийм заалтууд байх хэрэгтэй шүү дээ. Энэ дотор бол жишээлбэл нэг яамдуудыг нэрлэлсэн байлаа л дээ. Ийм яам байна. Тэр нь бол надад чухал биш санагдаад байна. Наоборот юу гэдэг ихлээр одоо юу гэдэг функцээр нь ийм асуудал хариуцсан баг агентлаг байна гэвэл ойлгомжтой санагдаад байна. Яг л тэр агентлагууд чинь дараа нь нэгдэг шүү дээ. Агентлагууд чинь дараа нь нийлүүлээд нэг сайд гаргадаг. Тийм биз дээ, тий? Одоо юу гэдэг байгаль орчин одоо байгаль орчны дэргэд одоо хамгаалах тэр усны газрууд нийлээд нэг яам болдог. Тийм биз дээ. Тэр функцүүд чинь хаашаач өөрчлөгдөхгүй шүү дээ. Зүгээр яамдуудыг нэрлэлээгээд энэ тогтвортой байдал бий болохгүй байхгүй. Төрийн албаны тогтвортой байдлын асуудлыг энэ хуулинд бол бас оруулмаар. Өөрөөр хэлбэл төрийн тогтвортой байдлын асуудал нэг асуудал. Гурав дахь асуудал бол надад зүгээр юу гэж харагдаад байгаа гэхээр яг түрүүний бидний ярьдаг тэр бид нар бол үндсэн хуулиндаа бол бас тэр хүний үндсэн эрх чөлөө арчлалын энэ үндсэн зарчмуудыг ингээд тунхаглаад тэрийгээ бас тодорхой хэмжээний 25 жилд хэрэгжээгүй гэж хэлж бас болохгүй шүү дээ. Хэрэгжээд явж байгаа тийм бас муу сайн ч бас нэлээ амжилттай болж байгаа болов уу гэж хараад. Одоо гэхдээ арчлалыг үндсэн зарчмаасаа илүү цаашлаад нарийн процесс болгосон тэр залтууд нь дутаад ах шиг байна. Одоо яг одоо юу гэдэг би иргэн хүний хувьд энэ эрхээ эдлэхэд хуулинд те тусгаалсан хуулийн дурдлаггүйгээр үндсэн хуулийн зарчмын яваад авчих хэвээр ямар залтууд орох хэвээр гэсэн юм 3 бүлэг асуудлыг энэ хуулинд бол заавал тусгамаар санагдаад байгаа. Тэгээ өнөөдрийг хараад байхад одоогийн өргөн барьсан хуулийн дээр энэ
сүүлийн хэсэг нь бол ялангуяа нэлээд юм тутмаг байгаа юм болов уу санагдав. Надад нэг юм санагдаж байна. Хитрхи процесс ер нь бол шүү дээ бас үндсэн хууль их өрмөц хууль да. Үндсэн хууль нэртэй үндсэн хууль байхгүй ч орон биш шүү дээ. Бичмэл үндсэн хууль байхгүй. Тийм ээ? Их Британи хамгийн энгийн жишээ. Тэгэхээр энэ дээр заавал бүх юмыг биччихээж бүх юмыг зохицуулнаг бол наад хууль чинь органик бусад хуулиудтайгаа хутгалдаад нөгөө зохицуулах шаардлагагүй юмнуудаа зохицуулах гээд ингээ яваад бүр наривчлаад явчвал энэ хууль ёстой сая ярьж байгаагаар бүр айгүй том өөрчлөлт рүү ороо явчихна. Тэгээд амьдрал дээр нөгөө процессын юмнууд амьдрал өөрчлөгдөх болгонд өөрчлөх шаардлага гардаг. Тэгсэн үндсэн хуулиа оролдох шаардлага гараад байдаг. Тийм учраас тэр бол тийм нарийн юм руу бол эсвэл тийм нарийн зохицуултыг бас одоо зохицуулах гээд яваад байх бол хэрэггүй байх гэж бодож байна. Жишээл яамдуудын нэрийг. Уга одоо харин тэрийг тэгээ тийшээ оруулах хэрэг байна уугүй юу? Тийм биз дээ. Нэрийг заагаад бүр Тэр яриад байгаа тэр юмнууд жихэн дотор процесс дотор байдаг. Манайхаас дээрээс процесс архитектурч байгаа. Абсолют нь. Тэгэхээр зөвхөн эерэг заалтууд нөгөө чихэн зөрчичгээр яах зарахгүй байх чинь. Тэгэхээр тэрнийг ямар нэг байдлаар хийх юм л. Ямар нэг байдлаар. Манай одоо хуулийн тэр дээр одоо ханта засгийн газрыг огцруулна гэвэл яах вэ гэхээр ганцхан юм заачдаг тийм ээ. Нэг өнцгөр заачдаг. Одоо зөвшөлтсөж болохгүй гэдэг шүү дээ. Одоо чи их ашигын тогтолцоо шилжиж уучраас нэг социализмын шиг үгэнд ордог хүн алга болсон. Тэгэхээр тэрний чинь хуулийн механизмаар л гоё хийдэг юм байл л дээ. Одоо тэр Германы жишээлх юм ерөнхий сайдыг огцруулж зааж байгаа. Огцруулна гэдэг яавал яах вэ гэдэг. Одоо олон хүн санал өгчих юм бол огцруулна гэх юм яах вэ гэдэг 40 хоногийн дотор оронд нь хэн тавих юм тэрэн дээр санал байна. тэр нь зөрчигдөөл яах вэ? Тэр нэг абсолют олонхоор батлах хэрэгтэй. Чадахгүй 12 14 хоногийн дотор парламентыг тараах шийдвэрийг ерөнхийлөгч гаргана гэж байх шүү дээ. Энэ хүсэлтийг бол ерөнхийлөгчтэй ерөнхий сайд нь тавина. Энэ хооронд парламент нөгөөх учраа болоод шинэ ерөнхий сайдаа нэг абсолют олонхоор томилчих юм бол одоо хэлэх юм бол нөгөө хөөд тараах асуудал бол намжина. Одоо энэ хуулийн механизмаар зөвшөлдөж шээ. Манайх чинь ганцхан заалт хийхэд нэг хүн зөрөө суучвал яаж чадахгүй те. Би бас ингэж боддоо. Иймэрхүү хэмжээнд юмнууд. Жишээлбэл одоо хүнийг баривчилж шээ. Баривчилж байна. Баривчлахтаа бол нөгөө тэгч тэд хоногийн дотор нөгөө ялын ямар ялаанаж байгаа хэлэх ёстой. 2 жил болох байлгадаг шүү. Яг манай чинь цөөхөн хоног хэлж байгаа байхгүй юу? Бүр цаг хэлж байгаа. Одоо хад тэр хугацаа байхгүй болохоор чинь манайх одоо тэгэхээр чинь тэр хугацаа байхгүй болохоор одоо хүний эрхийн хамгаалчид хамаагүй барьж хорж байгаа сүлд нь цагаад очиж байгаа юм ягаад ч одоо хамгийн ихдээ 2 жил хагас 2 жил. Тэгээ тэр энтриг бол одоо нэг ерөнхий хязгаарлалт хийж өгөхгүй юм бол нөгөө ирэх гэдэг чинь Монголын нөхцөл хэцүү аягүй том газарнуудад нэг хулгай чинь тэгээд яачаа баригдахаа болждгийн тийм учраас энэ хугацааг чинь 30 хоног байх хэрэгтэй гэдгийг дахиад одоо сунгамаар байдгийн гэж бод хуулийн тогтолцоо маань тийм болсон. Тийм учраас нэг хүнийг баривчлах бол эхлээд гарцаа байхгүй судалсан одоо тийм мундаг аргаар одоо эхэлж тогтоочход бараг баривчилдаг тийм ээ. Тийм төвшний байхгүй бол таамаглалаар баривчилчихад тэгэхээр ч нөгөө хүний эрхийн зөрчил алгуулчих шүү. Тэгэхээр ийм нь асар их юм байна л да. Тэгэхээр бол надад их үнэн санагдлаа л да. Байж болох эсвэл байж болохгүй ч юм уу бүх хүмүүсийгээ бид нар одоо ингээд сонгож бариад иймэрхүү нөхцөл байдалд орчлоо. Тэгэхээр энэ дотроос хамгийн зөв гоё шийдлүүд гарч ирэх байх гэж би бодож байгаа. Жишээ нь Америкийн нэгдсэн улс анх байгуулагдаж байхдаа тийшээгээ ер нь нэг хэцүү хүмүүс л очсон шүү дээ. Өнөөдөр нэг зэрлэг Wild West гэж хэлдэг шүү дээ. Бүгдээрээ буутай нэгээ буудаж хороогоол цагдаа хүний хувийн санал шиг ямар ч байрсаар бидэнд байхгүй шүү. Гэхдээ яг анх байгуулагдажсэн тэр юуг нь аваад үзэх те. Тэр байгуулагдажсэн хүмүүс нь бол шашин юугаараа гадуурхад зугтсан юм pure протестантууд шүү дээ. Тэгэхээр тэрэн дээр одоо жишээ нь хуулиуд нь ч гэсэн маш сайн чанартай гарсан те.
Одоо шерифүүдэд нь ч яг мэрхийн маш зүйтэй өгсөн те. Хуулиа санаачлахтаа бол ер нь ингэчих юм бол ингэдгийн байна шүү гэдгийг мэдсэн тэр мэдлэг дээр суурилж тэр бүх зохицуулалтаа бол ингэж тусгасан. Бид нар бол хуучин нийгмээсээ шинэ нийгэм рүү шилжиж байхдаа ер нь яагаад ингэдгийг гэдгийг бол сайн мэдээгүй. Манай хуулийн багш нар ч гэсэн парламент дээр очиж тэнцээ хуулиа хэлэлцэж хагаад тэр хурж ирээд манай ангид одоо за ийм хууль батлагч гэж юм ер нь ийм юм шиг байна гэж одоо жишээ нь хичээлээ зааж ирсэн тий. Тэгэхээр өөртөө бол тийм практик мэдлэг байхгүйгээр нэг төсөөлөл төдий за энэ Америкт бол нэг ийм байдаг, локийн онол гэж нэг ийм юм байдаг гэдэг үндсэн дээр л энэ зарчмуудыг бол анх. Одоо бол за ястай ингэж яхаар ерөнхий сайдыг батлуулах гэж 7 буцаад юм байна шүү тий. За энэ дээр ингэждэг гэдэг тэр бүх мэдлэгийг ариун мэдлэгийг бол бид нар одоо цуглуулчлаа. Тэгэхээр энэ дотроос бол за ингэчүүл ингэдэг гэсэн мэдлэг дээр суурилсан өөрчлөлтүүд бол одоо гарах байх. Түрүүчийн манай цогогийн хэлдэг бол бас үнэн. Энэ оролдлогыг хийсэн нь бол өөрөө бас зөв. Нийгэмд бол ямар ч үсэн мессеж өгсөн те. Тэгэхгүй чив чимээгүй ээжснээ нэг хэдэн хүмүүс шинээр гарч ирснээр энэ хуулийг өөрчлөх ёстой ингээр ч хүмүүс хүлээж авахгүй шүү дээ. Хэлэх гээд байгаа санаа нөгөө 2000 оны өөрчлөлт дордуусан 7 гэж хэлээд байгаа чинь арга нь буруу хийгдсэн л байхгүй. Тэрнээс проблем байсныг бол яг л энэ шиг проблем байсан байхгүй. 7 буцаадаг л гэн хууль баталтгүйл гэн тэ. Энийг чинь тэгээ шийтгэхийн тулд ясан цаг хугацаа байхгүй он гарангууд сонгуул болчих гэсэн. Баригт хуулийнхаа дагуу болохоор өөрчлөхгүй учраас шахаад хийцэн. Тэгээд муу хэлүүлээд байдаг нь яасан гэхээр хийх ёстой хүмүүс нь хийсэнгүү, ард нийтээр санд асуулга зөвшөөрөл авсангүй. Ингээд нэг арга нь буруутчихад байгаа. Яг тэр шиг юм саяных болох гээд байгаа. Тий, яг саяных шиг юм одоо болох гээд байгаа учраас бид нар одоо юу хэлэх гээд байна гэхээр илүү тайван нөхцөлд тэр тодорхой одоо эрдэмтэн мэрэгч судлаачдын баг гаргаж тавиад тэнд нь одоо хүмүүс нь саналаа хэлээд тэгээд тэрний гаргаж ирсэн төслийг олон нийтэд хэлцүүлээд жил 2 жил үндсэн хуулийг хэлцэлтэй. Яг болдгүй. Болно шүү дээ. Тэгжиж хийх хэрэгтэй байхгүй. Зөөр яхаа боломжтой. Тэр өөрчлөлт чи яг үндсэн хууль заасны дагуу орцсон шүү. Тэний хүлээн зөвшөөрч байгаа. Тийм 7 өнтер гэдэг бол манад бол шүү дээ. Долооч үндсэн хууль заасны дагуу орцсон. Тэгэхээр энэ тэр маань бол үндсэн хуулийн маань дутагдал байсан баг. Энэ дээр бол нэг тийм дордохын 7 888 9 5 өнтер гэдэг нэг дандаа нэг тийм биелэгдэл тоо харж ярьдаг нэг юм ихээс илүү усан жоохон судалгаа тий. Нэг тийм нэг үндэслэлтэй юм ярьдаг бол манай амлалт бидний хувьд бол нэг тийм дандаа нэг тийм юуны парламентын суудлыг нэмэгдүүлэе гэж байгаа тий. Тэгвэл ярьж байгаа маань бас дахиад ингээл бэлэгдэл гэж юм явцсан байна. Гэтэл хийх ёстой ч гэсэн судалгаа юмнууд бол байгаа байхгүй. Жишээ нь парламентод хэдэн хүн байх судалтай гэсэн чинь тухайн улсын хүн амын 3 дугаар зэргийн язгуурд авахд тэр улсын парламентын тоо гардгаа гэсэн одоо жишг байгаа байхгүй. Бусад улс орнуудаас тий. Тэгэхээр тэрүүнийг одоо жишээ нь би заавалчгүй тийм байх ёстой гэж хэлээгүй. Зүгээр ядаж бусад улс орнуудын тий. Манайд нэг 134 судалтай байна гэсэн үг байхгүй. Тэгээ одоо жишээ нь бид нар зарим нэгэн шинэ элементүүдийг оруулж ирэх хэрэгтэй болж байгаа. Манай улсын өөрийн онцлог бид нар ерөөсөө 3 сая хүн амтай. Тэгээд тэднэрийг ингэж талцуулж хуваалцуулахгүйгээр мэрэгжлийн ассоциацууд гэдэг бол одоо маш их чухал үүрэг гүйцэтгэх хэрэгтэй болж байна. Дээд доод танхимтай болохдоо нэг нь болохоор House of Commons гэж байдаг шүү дээ. Тэрийн шиг одоо юунууд мэрэгжлийн хүмүүсийг тийш нь одоо жишээ нь оруулж ирж нөгөө талд нь болохоор нийт popular vote гэдгээр одоо жишээ нь орж ирэхээр ард түмний төлөөлөл мэрэгжлийн төлөөлөл гэсэн ийм хоёр байдлаар шүүлтүүрийг тавих юм бол нэг талаасаа өнөө популист гэж ярьдаг юмнууд бол тийшээ орж ирэх боломжтой. Нөгөө талаасаа юунууд мэрэгжлийн хаалтууд бол тэнд орж ирнэ. House of Commons шиг бол шууд сонгогдсон шүү. Тий, харин тий. Тэгэхээр мэрэгжлийнхэн бол бас ямар дутагдал байдаг гэхээр юмыг хитрхи явцуурж ингэж өөрийнхөө л юугаар профилаар харах гээд байдаг. Тэгэхээр тэр хоёрыг жишээ нь балансчуулж иймэрхүү байдлаар парламентаа бүрдүүлж би бол чамтай бол энэ дээр 100% санал нэгдэж байна. Надад юу гэж харагдаж байгаа гэхээр хэрвээ парламентыг бүтцээр нэгээ те өөрчлөлөд намайг одоо бичээрэй гэд санал өгөөрэй гэж хэлсэн бол би бол нэг ойролцоогоор нэг 120-30 хүнтэй нэг юм парламент те. Тэгээд дээрэс нь дээд танхимтай заавал амар байна. 20 хэдэн хүнтэй. Тэр дээд танхимын нэр нь жишээлбэл одоо юу гэдэг төрийн зөвлөл нэртэй. Тэр төрийн зөвлөлийн дээр нь ерөнхийлөгч гэдэг нэг хүнтэй. Дээд танхимын дарга нь жишээлбэл.
Тэр дээд танхимын юу гэдэг манай парламент ч бас яг ингээд аимшиг нэг түргэн шуурхай шийдвэр гаргаад шүү дээ. Тэр 68% ч гэдэг юм уу сүүлдээ тэгээд тэрэндээ гимшээд тэрийг өөрчлөх гээд бөө юм болдог. Тэрэн дээр нь 20 50-даг нэг тийм заавал нэг юм дээр нэг юм байх хэрэгтэй болох гэдэг байхгүй манайд бол. Гэхдээ яг тэр төрийн зөвлөл нь бол жишээлбэл шууд сонгогддог. Одоо яг чиний хэлдгээр тэр парламент судалтай намуудаасаа томилогддог сенат маягийн те ийм тогтолцоо бол Монгол бол айгүй зохимоор санагдаад байгаа. Надад бол жишээлбэл хараад байгаа. Ерөн зөв би юу бодож байна гэхээр арчлал гэдгийг бид сэдэг байхгүй. Бид нар Land Cruiser-ыг оруулж ирээд 69 суулгаж ундгүй үсттэй. Төлхүүртэй нь оруулж ирээд асаагаад унаад явдаг штэ. Яг л Land Cruiser-ыг бид зохиогоогүй байхгүй. Зохиоцсон улсууд бүх юмыг тооцоод рүүлээсээ суудал нь ямар зайтай байх вэ, тэ? Моторын хүчин чадал нь ямар байх вэ? Хүүтэнд ямар төсвөртэй байх вэ гэдгийг тооцож байгаад хийцэн байна. Арчлал гэдэг концепцийг бид зохиогоогүй байхгүй. Бид нар энийг гаднаас авсан шүү дээ. Энийг бид нар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Хэдий ч нэ бид энийг монголчлох гэж оролдоно. Төдий ч нэ ингээл нэг алдаатай юм игээл боцод засаал ингээл мэдээж өөрийнхөө онцлогт таарсан өөрчлөлтүүдийг хийнэ. Гэхдээ үндсэн суур ойлголтуудаа тэр авсан ойлголттойгоо авахгүй бол одоо бидний өнөөдөр манай үндсэн хуульд гараад байгаа проблем бол өөрөөсөө парламентын засаглалтаа орон гэж нэрлэлчээд бодит эрх мэдлийн хэрэгжилт засаглалынхаа явцад бол парламентын биш болчиход байгаа холимог маягийн болчиход байгаа ийм систем рүү бид нар орсон. Энийг бид нар хитрхи их энэ дээр өөрийнхөө одоо юугаар хийгээ явцснаас асуудал гарч байгаа юм. Өөрөөр хэлбэл дэндүү монголчлаад байна шүү дээ. Тэгэхээр зөв монголчилж чадахгүй. Зөв монгол. Ерөнхийлөгчийг Бухардмнаас сонгодог явдлыг шүүмжилээд байх шиг байна тий. Парламентгээд тий тэр нэг хэлээд байх шиг. Тэгэхээр одоо зүгээр манай тэр үндсэн хуулийн судалгааны хүмүүсийн тэнд нэг дүгнэлт байгаа юу гэсэн. Энэ нэг үеийн ерөнхийлөгч одоо яг манай шиг нөхцөл байдлыг шүүмжилж ярьдаг байсан. Гэхдээ асуудлын гол нь тэгж байгаадаа биш. Бүрэн эрхийг хэрхэн хойрлж байгаадаа асуудлын гол нь байна гэж. Тэгэхээр бүрэн эрхтэр жишээлх юм манай ерөнхийлөгчд одоо нэг олон эрхүүд өгчихсэн багш та хууль санаачлах. Хориг тавьдаг мөртөө хууль санаачилдаг ч юм уу. Тэгээ засгийн гадар чиглэл өгдөг гэд жишээлх юм ноцтой хоёр юм бол энэ байгаа байхгүй юу? Гэх мэт чинь. Тэгээ одоо жишээлх юм бол бусад бүр эрхийг одоо нэг олгож тийш нь шилжүүлж болох маягийн заалтууд байх ч шүү дээ. Энэ дээр нь илүү анхаармаар юм шиг байна. Ер нь одоо нэг төрд бол нэг бурхан хэрэгтэй байхгүй юу? Тэгээ төрийн тогтолцоонд бурхан олддоггүй. Бурхан одоо өөгүй. Тэгээ юу гэхээр тэр бурхан нь бол заавал баста бурхан байд таарч байна. Өөр ирэхгүй тийм. Бурхан яг цагтаа олддоггүй учраас. Тэгээд тэр хүн чинь одоо янз бүрийн нэг томилгооны асуудлуудыг үргэлж ингэж зохицуул томилгооны асуудал дээр нь одоо ингэж батламжилж байдаг гол нь. Тэр хүн чинь тэгэхээр тэр батламжилтгийг чи их хурл хийгээд байгаа болох манай том зөрчилдөнд байгаа. Тэр хүнд батламжихаар нөгөөдөг чинь би тамгаа барьж суучид чи манай тэр хүнийг өгөхгүй чиний чинь батламжуулахгүй гэх маягтай. Тим минь үгүй хийх байдлаар үнэхээр болохгүй юм бол болохгүй гэж хэлдэг юм байгаа. Тэгэхээр одоо энэ Германы ерөнхийлөгч бол тийм байл сая миний хэлдэг шиг. Айгүй олон юуг бол ингээд томилдог. Манайх ч одоо бүх сайд нарыг бол эцэст ерөнхийлөгч томилж байгаа. Тэр бол зөв юм байл. Тэгэх юм бол тэгвэл бид нар системийн ерөнхий сайд санд болгосноор тамгын дарж байгаа. Огцруулна гэхээр энийг огцруулж яах гэхээр бас ерөнхийлөгч бас огцрууллаа гэж байгаа. Тийм. Парламентыг тарааггүй ерөнхий сайдын асуудал тавьсны дагуу тараана гэд далайгаа суучдаг. Нөгөөд бол айхтай твдэж ирээд юма хийдэг. Эсвэл чадахгүй байж таардаг. Тийм байдал. Манайхан жишээлбэл ерөнхийлөгчийн одоо ард түмний эв нэгдлийн бэлэг тэмдэг анханасаа бэлэг тэмдэг угаасаа манайтай төстэй парламентын системтэй орнуудад тэр төрийн тэргүүн гэдэг жинхэнэ утгаараа бэлэг тэмдэг юм байдаг. Тэр санаагч анханасаа бодоо тэр бэлэг тэмдгийнгээ хийцэн өнөөдөр огт бэлэг тэмдэг юм биш засаглалын нэг том механизм баггүй. Тэгэхээр энийг үнэхээр ард түмнөөс шууд сонгогддог байхад
тэнд 1000 бэлэгдэл гэж тавиад тэр хүн бэлэгдэл биш. Яг гэвэл ард түмний өмнө сонгогдохын тулд тэр айгүй их амлалт өгж жагаад тэгээ ард түмний дэмжлэгийг аваад гараад ирсэн хүн ганцаараа 76 гишүүнтэй 76 гишүүний нэг нэгээр хинч тэнцэхгүй болчихж байгаа. Яг гэвэл та тойргоос сонгогдсон би ард түмнөөс сонгогдсон гэд би хамаагүй том эрх мэдэлтэй юм. Тэгээд харин наа чинь яг олон хүнээс сонгогдсоноор их хэрэгтэй байна гэсэн асуудал байхгүй. Үндсэн хуульд ямар бүрээ хэлсэн тэрэндээ захирагдана гэсэн асуудал байна. Яг үн та тэгж бодж итэл үнийн хэрэг дээр амьдрал дээр юу гардаг вөхлөр одоо парламентэд тэр легитим чанар айгүй чухал баг. Парламентэд та жагсаалтаар орсныгаа ад үзээд чи ямар үзэлцэж гарч ирсэн юм биш. Бүр энэ дотроо ялгаа гарчиж байхад ард түмний дундаас үзэж байгаад сонгогдоод гараад ирсэн эргээд хин ч унгаач чадахгүй байгаа юм бол хинтэй ч юу ч ярьж чад. Хараа хуулиар тэр эрхийг өгөөгүй байсан ч тэр хүн ямар ч ерөнхий сайдын бодлогыг энэ яасан тэнийг юм ярьдаг залуу вэ тэгээд бодлого унж байгаа байхгүй. Тэр зогсоодог эрх нь байхгүй байсан ч гэсэн тэгж хэлэл дуусгаж байгаа. Тэгэхээр энэ дээр чинь тэр нөгөө сонголтын механизм юм аа. Үндсэн хуулийн ер нь ингээд болохгүй байгаа зөндөө юм гэдүүл ингээ яриад байвал дуусахгүй. Ер нь бол энэ үндсэн хууль бол одоо яриа дуусгах гэдэг. Үндсэндээ баг одоо их хурл засгийн газар ерөнхийлөгчийн толгойг нэмэх юм бол баг 90 гаруй толгойтой атгалжин хар мангас төрүүлчихсэн. Хүн болгонд ор үрнэ одоо хотоодны хэмжээ, толгойн хэмжээгээр одоо тэрийгэ дүүрэх гэж ингэж зүтгэдэг. Ард нь нөгөө сонгосон ард түмэн одоо тий төр түнлэх үнэлэмж, төрийн одоо үнэлэмжийг одоо улам доор болсон гэдгийг хүлээн зөвшөөрөөд өнөөдөр хотод хаасан сууцх ажил байгаа. Тэгэхээр үндсэн хуулиа хэдүүлээ яаж нэгдэж байгаа өөрөөр шинжилээд өөрчилж болох вэ гэдэг энэ гарц дээр л хэдүүлээ нэг жоохон төгсгөлд нь ярмаар санагдаад байгаа. Тэгэхээр өөрөлдвөл болохгүй байгаа бол бид нар тэрхүү мэдчихлээ. Одоо жишээ нь 25 жилийн өмнөх энэ үндсэн хуулийг баталсан ч юм уу эсвэл энэ үндсэн хуулийг хэрэгжүүлж өнөөдөр хариуцлага үүсэж байгаа хүмүүс бол энэний төлөө нэгэн ч хариуцлага үүрэхгүй байгаа. Тэгэхээр бид нар одоо яах вэ? Бид нар одоо залуучууд цаашаа ер нь энэ үндсэн хуулийг хэрхэн өөрчилж одоо жинхэнэ ерөнхий хууль биш жинхэнэ суур хууль яаж болохгүй гэдэг энэ чиглэл рүү нь хэдүүлээ бас нэг санал бодлуудаа хуваалцмаар байна. Яаж гэж өөрсдөө яг процессын хувьд яриад байна тий? Яаж? Одоо ерөөсөө энэ ажлыг эхлүүлмээр байна л да. Би бол юм бодож байна. Харамсалтай нь үндсэн хуулийг ойрын ирээдүйд өөрчлөх боломжийг бид нар ингээ алдчихлаа. Одоо бол 16 оны сонгуулийн дараа өөрчилж чадахгүй. Гэхдээ яриа явж явах хэвээр. Яг гэвэл ер нь чадахгүй байдал руугаа орцсон ч гэсэн зөв юмыг хийх гээд болохгүй гэдэг талаас нь биш болох талаас шахаж ижил энэ угаасаа өөрчлөгдөн. Тэгэхээр шахалт бол хязгаар зогсох ёсгүй. Бодит улс төрийн хүчний харьцаа их хуралд байгаа одоо намуудын төлөөллийн харьцаанаас аваад үзэхэд энэ бол мөдөө бид нар өөрчилж чадахгүй байдал руу яваад орчиж байгаа. Харамсалтай нь энэ. Сая бол алтан боломж байсан. Би энийг дуусчлаа л гэж харж байгаа. Миний хувьд бол. Гэхдээ тэгэхээр яаж өөрчлөхийг ярих нэлээд хэцүү болоод эхэлж байгаа тохиолдолд юу болохгүй байгаа, ер нь өөрчлөгдвөл юу ямар хэлбэртэй болж өөрчлөгдөх вэ гэдгийг бид нар бэлэн болгоцсон байхад ахаад түүхэнд ахаад нэг ийм алтан цонх гарч ирэх байхгүй боломж. Тэр үед нь бэлэн ядаад нэг саналтай суужгаад тэрийг өөрчлөх хэрэгтэй л болоо гэж бодож байна. Би бол энэ дээр жоохон санал зөрөө. Яг гэхдээ сая бол энэ үндсэн хуулийн асуудлыг хэлцээд шинжилгээ гэдэг энэ хуулийн төслөө өргөн барьсан байгаа энэ асуудал нь бол өөрөө ер нь өөрчлөх ёстой байна гэдгийг бүгдийн саналын бас нэгтгэгдсэн байхгүй ерөнхийдөө. Улс төрийн намуудыг хараад байх юм бол өөрчлөхийн эсрэг нам байгаа ганц байхгүй шүү дээ чинь тийм биз дээ. Цаг хугацааны хувьд л бүгд яриад байгаа болохоос биш өөрчлөх нь зүйтэй гэдэг дээр бүгд санал нэгдээд байгаа байхгүй. Тэгэхээр одоо бол харин нэгэн л өөрчлөх нь зүйтэй гэж санал нэгдээд байгаа юм чинь яах вэ гэдэг дээр ёстой тэр нэг улс төрийн намууд гол хүмүүсээр төслүүдэл бэлэн болов. Яг тийм. Хүмүүс улс төрийн намууд одоо тусгаалсан ажлын хэсгээ байгуулад, парламентын намууд дахиад ажлын хэсгээ байгуулад яг энэ процессыг үргэлжлүүлж явах хэрэгтэй байхгүй. Бичих процесс, ярих процесс. Саяных шиг хин нэгэн хүнд гэдэг юм уу, хин нэгэн субъектэд зориулсан байдлаар өөрчлөхгүй ш. Одоо бол сонгуулийн 16 оны сонгуулийн дараа бэлэн төслүүд дээр л ажиллах хэрэгтэй. Тэр төслүүд нь харин
маш сайн төслүүд, маш сайн хэлцэгдсэн тийм төслүүдийг талаас гаргаж ирж байна. Ямар ч сайн төсөл, ямар ч иргэн ламжаа, иргэн муухайт, иргэн одоо бат оргил байхад энэ дээр чинь сонсохгүй юм л да. Гэхдээ яг тэгээд сонсохгүй, хүлээж авахгүй, тэрийг ингээд ажил болгоё гэсэн тэр сэтгэл байхгүй байгаа Би бас яг адилхан төсөл бэлэн байх хэрэгтэй гэж штэ. А зүгээр харамсалтай нь улс төрийн бодит нөхцөл байдал чинь бүртгүүгүй. Сая хараа хоёр нам энэ дээр ойлголцож байгаад хийх боломж байхад хоёрхан тоглогч байжгаад гол тохироогоо хийгээд явах боломж байхад энийг алдаж яхад 4-5 тоглогчоос хамаарах болчихлоор энэ айгүй хэцүү байхгүй. Зүгээр энгийн тоглоомын онлын хуваараа тооцоод магадлалаа үзэхэд энэ магадлал одоо байснаасаа дордож лав гарна. Би энэ дээр бол санал нэгдэхгүй байна. Яагаад гэвэл үндсэн хуулийг өөрчлөхөд үндэсний зөвшөлтсөл бий болох хэрэгтэй. Тэрнээс нэг юунд парламент сууж байгаа хоёр нам хоорондоо тохиролцсон учраас энэ үндсэн хууль бол сайхан хууль болох байсан гэдгээр бол би санал нэгдэхгүй байна тий. Хараа би ингэх гэж байгаа байхгүй юу? Нэг нь парламент дээр энийг шийдээд явах боломж байгаад үндсэн бүгдээрээ тохирчоод бүх намууд. А тэгээд гол ойлголцох тал нь үнэхээр бодит байдал дээр өнөөдөр хоёр нам л байж штэ. Түүнээс бусад бүх нам дэмжигдсэн байхгүй. Тэгээд процедур нь яг одоо яаж хийх юм бэ гэхээр парламент дээр л шийдэх байсан биз дээ. Тэгэхэд энэ хоёр тоглогч ойлголцоогүй байхад цаашдаа тоглогчдын тоо олон болчихлоо. Тоглоомын тохиролцоо байсан юм шүү. Тий энэ хэцүү байсан болчихж байгаа. Энэ дээр бол хоёр намын гэхээс илүү сая энэ бүх явцын дунд энэ хуулийг шинжлэх ярих явцын дундаа бол тийм тодорхой зөвшөлтсөл үзэл баримтлалын тийм агуулга гарч ирж байгаа гэж би хараад байгаа байхгүй. Тэр нь өөрөө зүгээр яг улс төрийн тохирооноос бараг илүү чухал байна. Улс төрийн тэр тохироо гэхээс илүү бүрдлээсээ тий одоо юу гэдэг юм. Энэ чинь биш үү? За тэгэхээр ерөнхий саналууд бол ойлгомжтой. Дор бүрдээ хэлчлээ. Тэгэхээр би бас өнөөдрийн модератор ч гэсэн бас саналаа хэлэх хэрэгтэй. Тэгэхээр би бас саналаа хэлмээр байна. Ер нь бол энэ хулгайч нар төрүүлсэн энэ хариуцлагагүй байдлыг төрүүлсэн энэ үндсэн хуулийг бол маш хурдан одоо чөлөөлөё л гэж би бол хэлээд байгаа. Чөлөөлөе. Тэгээ үнэхээр суур өөрчлөлтийг хийсэн үндсэн хуулийг бид нэр бүх ард нийтээр одоо хамтарч боловсруулж гаргаж ирэх ёстой. Тэрийгээ бас бид нэр төрсөн гэж ярих чинь тэр нэлээд хэцүүгүй. Энэ үндсэн хууль дутуу хийгдсэн учраас л өөрөөр хэлбэл эндээс хариуцлагагүй байдал дээр одоо тэр хөрсөн дээр нь бий болсон хулгайч нар төрөөр дүүрлээ шүү дээ. Төрөөр дүүрсэн. Тийм учраас эхлээд үндсэн хуулийг чөлөөлье. Жинхэнэ ард түмний эрх ашигт одоо үйлчилж чаддаг. Тийм үндсэн хуультай болёо л гэж ингэж. Миний санал бол тийм байна. Та бидэрт ямар сонио авчирчаад ингээд телевизээр ирэх гэж байна. Ямар сонио авчирчаад ингээд ирэх талаад байна бас. Бид нар өнөөдөр анхудаа ингээд ширээ наард суугаа ярьж байна шүү дээ. Тэгээ бид нар бол тус янз бүрийн мэдээлэлтэй байгаа. Хүмүүс хэд ингээд уулзаад ярилцаад хүмүүс ярилцаад байгаа тэгэхээр нөгөө ёстой зөвшөлтсөл гэдгээр нэг зүгт явж эхэлдэг гэж байгаа шүү дээ. Тий. За өнөөдөр ингээд үндсэн хуулийн талаар ярилцах үнэхээр сайхан учрал тохиолоо. Тэгээд манай дуустгүй яриа бидний одоо амьдралыг сайжруулахын төлөө. Бидний гэдэг нь зөвхөн бид хэдийн биш шүү. Энэ телевиз үзэж байгаа одоо бүх иргэдийн маань амьдралд дэмтэй, нэмэртэй тийм асуудлуудыг барьж авчин гэж ярьж байгаа. Тэгээд бидэнтэй санал нийлэх зүйлч байгаа бах. Бас илүү сайн саналч бас та бүдд байгаа гэж ингэж бодож байна. Тэгээ манай нэвтрүүлгийн дуустгүй яриа гэдэг Facebook, Twitter, манай 25 телевизийн редакц руу холбогдож бас бидэнтэй санал бодлоо хуваалцаарай. Тэгээ бас дараагийн дугаараар ч гэсэн энэ одоо асуудлаар бид нар бас өргөжлүүлж одоо яриагаа өргөжлүүлнэ гэж бол ингэж ойлгож байгаа. Тэгээд дараагийн дугаар хүртэл түр баяртай үзэгчтэй. Баярлалаа. Хамгийн өстөгөлд хаачиж байгаа юм шүү юу те. Та хамгийн наад чи ерөөсөө бид нар дасчаад байгаа наа. Нэвтрүүлэг болгон дээр нэг юм яриад биднийг зочиж байгаа байхгүй наад хүн чи.